Монгол Улсын засгийн газар улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хажуугаар манай иргэд маань малчтаа туслахаа энд маш их идэвхтэйгээр нэгдэж оролцож байгаа. Өөрсдөө одоо найз нөхдийн хүрээнд аж ахуй нэгж байгуулгаараа хамт олноороо маш олон тусламж дэмжлэгүүд хүрж байгаа. Хэрвээ одоо яг энэ улсын нөөцөөс олгосон өвс төжөлтэй холбоотой альва гомдол санал байвал тийм дутуу одоо шууд дата зүйл өгсөн зүйл байвал бидэнд шууд хандараа бид үүн дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж эзнийг нь олж тогтоох арга хэмжээ зохион байгуулна. Энэ Монгол Улсын засгийн газар улсын онцгой комиссоос хаваржилтын эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц үрдүнгийн талаар бас буруу тушаа мэдээлэл өгөх зорилготой, улс төржүүлэх зорилготой ийм зүйлүүд бас нэлээд явж байгаа учраас альва энэ одоо зуд гэдэг бол байгалийн гам шиг үүний цаана маш олон айлын амжиргаа, маш олон айлын амьдрал, хувь заяаны асуудал яригдж байгаа учраас энэ гамшигын эсрэг үйл явуулж байгаа үйл ажиллагааг аль болох та бүхэн улс төржүүлэхгүй байхыг албан ёсоор та бүхнээс хандж хүсэж байна.